Юки эцүү сон дохионы хэлний дэвтэр хийж өгөхөөр шийдсэн байдаг. Ээж нь гинт орж ирээл охидоо хачин бүжиг хийж байна гэж асуудноо. Дараа нь Юкины хоёр дахиад кафед нэрнэ. Тэгээд Юки бичсэн дохионы хэлний дэвтрээ эцүүд өгдөг. Юки хамт зогсож байгаа л дохионы хэлний дүрс зааж өгч байсан чинь гинэт хуруу минийхээс ямар урт юм бэ гэж бодоод уннаа. Тэгээл амар улаачдаг. Эцүү тэгэл хараад лаосоос авчирсан бэлэг шиг улаачлаа гинүү. Эцүү уншил ойлгохгүй юм байна. Өөрийн биеэр заагаад өгөөч гинэ. Тим юм яриад ээж байтал нэг хоёр согтуу хүн ороод ирлээ шүү. Дисней Юкиг маань хөөрхөн юм аа үсийг чи янзлаад өгөө гэж байна. Энэ хоёр согтуу толгойч эцүүгийн ахлах сургуулийн ангийнхын гинэ. Эма гэдэг энэ нөхөн эцүүгийн гараас нь татаал. Энд хэсэгтээ байхгүй юм уу гэд наалдаад идгийн. Эцүү рүү харц яагаа ч ингийн ч бол биш. Юки ч ямар харилцаатай юм бол гэж бодож модоол. Харих болсон чинь тэр Эма гэдэг охин дахиад л эцүүтэй наалтчихсан байж идгийн. Юки сонирн болоод дараас тэр хоёр үргэлдэг юм уу гэд асуучлаа. Дараа тэр хоёр үргэлдэггүй найзууд л гэж байна. Харин тэгтэл цаанаас болгоомжтой хараарэ гэд эцүү хэлж байна. Тэгээд дарга хэлсэнд итгийгээд харж байгаа юм да. Юки эцүүтэй холбогдоогүй 4 хонжээ. Тэгээд л гадаад явсан юм болов. Эсвэл арай Эматай байгаа биш үү гэж бодоод мессеж биччихэж. Сургуулийн оролцоо байна. Ирэх үү гинэ. Гарахаас өмнө ээж нь хөл хорионоос өмнө ирээрээ болгоомжтой яваарэ гэж гаргаж байна. Юки маань 10 цагаас хөл хориотой юм байна л та. Ийм цагаар хүнтэй уулзаж байгаа нь анхны удаагийн юм байна. Явж байгаа доошидэд тарлаа. Оошиж хойноос нь салбитыг шидчихлээ шүү. Ийм цагаар хайж гаж байгаа юм гэд уурлаж байна. Юки явах гэтэл дахиад салбитаг. Хүнтэй уулзах гэж байгаа юм уу? Эрэхтэй биш үсттэй гээл асууж гал. Гинэ манай хөрх Юки. Мөнгөстэй тэр залуу юу л гэж байна. Чамар тоглож байгаа эз битгий хоёулахнаа уулзгинэ. Юки тоглох энэ төр гэж битгий яриад бай гээл. Явах гэж байтал тоглоогүй бол өөрийнхөө эгоог л хоолж байгаа төдий гээл хэлчихлээ. Чаас энэ одоо харамлаж байгаа нь одоо энэ юм бах та. Юки маань ч тоохгүй яваад өглөө. Эцүүтэй уулзаад эцүү уух юм уу? Би дай гинэ. Тэсний 10 байхгүй юу? Би ч гэсэн уумаар байна гэж юм. Өөр улсаас авчирсан зоос өгөөл энэ 10 хүрэх хаа гинэ. Юки ч ямар улсын мөнгө юм бол гээл. Эцүүч Кротиан Кунагийнх гинэ. Тийм бас байдаг юм бах та. Ямар ч ч дараа нь олон улсын мөнгөнд тэмдэгтүүд үзүүлнэ л гэж байна. Яагаад гадаад руу их аялдаг юм гээл асуусан чинь илүү дотносгороо л хэлж өгнө гэдэл байна. Эцүми ингэнэ. Багаасаа хэл соёл дуртай байсан. Гэхдээ дандаа хол хардаг байжээ. Чамтай уулзгаад бүхэл ертөнц манд уруу харж ийм ойрхонч бас байж болох байжээ гэж хэлдэг. Юки ч юм хэлсэн үгүйг нь ч мэдэхгүй. Юки чиний тухай илүү ихийг мэдмээр байна гэхэд эцүү илүү их гэдгийг яаж дохионы хэлээр хэлэх вэ гэж асуудаг. Юки үзүүлэлт тэр хараа ганаас наатахчдгийг. Юкигийн зүрх тогтолсоор Юкиг хараад эцүү инээгээд гадаа орч би бас бараг л энэ хоёроос бол зогссон. Хамт харж байгаад эцүү кафе дээр байсан охин найз охин ч нү гэд асуучлаа. Эцүү хазарт нь зөөлөн хүрээд найз охин байхгүй. Эмо бол зүгээр л найз гэж хэлээд харин чи гэд асууж байна. Нэг хүн байдаг та. Сургууль дээр дохионы хэлээр ярилцсан хүн гэж асуусан чинь Юки ч юу хэлэх үү дээ. Зүгээр л хуучин найз л гэж хэллээ. Юки дараа нь хизээ уулзаж болох вэ гэж асуугаад даваа гэрэгт кафе амархаар уулзах болж байгаа. Хөөрхөн байгаансын хоёр. Эцүү гэртээ иртэл нөгөө Эма гэдэг охин чинь гэрийнх нь үүдэнд арх аваад ирсэн. Намайг хонуулж гээд бэж байдаг за. Эцүү ч гэртээ оруулаад Эма алиг нь уух вэ гэж асуугаал. Уухгүй гээд тааваараа тухал би илүү төлхөр өгье гээд гараад явах гэсэн чинь Эма дахиад л зууралтаад зэв. Тэгээд намайг энэ хоноход дургүй байгаа мó гээл. Эцүү дахиж ийм зүйл битгий хийгээрэй гэсэн чинь чамайг болохоор л ингэж яваа штт гэдээ. Яг зүгээр л ингийн хүүхэд биш байгаа зү.
Эцүү гэрийн урд яагаад үлээд байгаа юм би? Хөршүүр төвгүүд нь гээд Эма гэртээ үлдээгээд явчихдаг л та. Эма гэртэн сууж байгаад Юкигийн хийж өгсөн дохионы хэлний дэвтрийг олж хараад яагаад дохионы хэл сурж байгаа юм бол гэж боддог л та. Рин чаа Юки руу чат бичиж байна. Дараагийн амралтын өдөр даргатай хамт дэлгүүр хийсгэр болчээ. Овоо штт. Хоёулахнаа машин байвал ичих болохоор Юки эцүү хоёртой цуг явах уу л гэж асууж. Эцүү гэрээсээ гараад даргин дээр чигсэн байна. Эцүү Юкид дөрүлээ явж болно гэд битсэн байсан. Юки хараад баяртай. Өөрийгөө арчлаад арьс арчилгааны дэлгүүр хийсээд энэ үсчнийг нэрээ Шин гэдэг шүү. Эма Шин хоёр эцүүгийн тухай яриад сууж байдаг л та. Дөрүлээ ч явах өдөр боллоо. Метронд сууж агаад Оошитэй таардаг. Уул нь яг л Оошид таарахгүй гэж бодсон байтал. Ооши ингээд эртээд хэдэн цагт харьсан юм. Юкич Оошиг эцүүтэй харьцуулахад хүүхэд чиг юм аа гэж боддог. Юкигийн үсийг оролдоод тэгж байснаа мөрийг дэрлээд хөвтчихсэн. Юкигийн буух бодол ирээд Оошиг үлдээгээд буучлаа. Ооши ардаас нь буугаад явж исэн чинь эцүү гараад ирлээ шүү. Ооши хараад дахиад тэрнтэй уулзах гэж байсан юм уу гэж асууна. Юки цаашаа хараад эцүү Оошид яасан гэд хэлчлээ. Юкигийн нүдийг гараараа хаачдаг л та. Ооши ардаас нь ойртохгүй байсан дээр гэсэн чинь эцүү Юки намайг бол зүгээр гэсэн гэд хэлчихдэг. Ооши уурандаа дэлбэрэх гэж байгаа юм шиг харагдаад. Ооши Юкид хандаад тэнийг гэд хэлчихвээ. Эцүү ч Юкиг дагуулад явчихсан. Дараагийн хоёр Юки эцүү хоёрыг хүлээгээд машиндаа сууж ийн. Гэсэн чинь нөгөө хоёр ч хүрээд ирлээ. Юу вэ? Эцүү Юкигийн гараас барьчихсан. Дарга гайхаад Рин асуугаад та хоёр яагаад ингэ хөдөлчихсэн байгаа гэсэн чи эцүү Юкиг машины урд дуур очих гээд байхаар нь гинэ. Дараагийн хоёр ч гайхсараад ямар ч хөдлөлөө. Дэлгүүр явж байгаад Юкиг эцүү Юки гэж дуудаж байна. Нөгөө хоёр маа дахиад гайхаад юу болоод байна те? Нөгөө хоёр бүр Юкид эцүү чамайг дуудтаа үнэхээр зөөлө хоолойтой дуудсан ингээл. Тэгээ хэлсэн чи ойлгохгүй байсан Юки сая л ойлгоод барь шатаж өгөх нэ. Бүр уур муур гараад штт. Юки ч түүний хоолой ямар байдаг бол намайг дуудтаа үргэлж ингэж зөөлөн дууддаг болов уу гэдэл. Эцүүч анх галт хэрэгэнд харсан. Баярлаа гэж тохионы хэлээр хэлэх чиний нүдийг би хизээж мартахгүй гинэ. Энэ хоёр улмал хөөрхөн харагдаг болоод байгаа шүү. Бас дараа аялахдаа чамайг сүнхэлчихдэг юм билүү гинэ. Тэгсэн чи Юкич би ачаа шиг баймааргүй байна гэхэд ачаа бишээ гэж хэлэхдээ Юкигийн зүрхний гол руу бараг орж байгаа юм шиг л мэдрэгдэжсэн. Дарын нэрээ Кёя гэдэг байсан юм билээ шүү. Одоо таснараа дарга гээд л дуудчихъя да тий. Даргыг бараага зөөх хагур. Эцүү Ринд буцахтаа та хоёулахнаа явчаач гинэ. Ойд кафед их ирсэн чинь тийм шалтгаантай эдтэй гэдэг. Заримдаа манай эцүү мэдрэмжтэй юм шиг байснаа заримдаа айгүй тэнэг байх юм те. Манай хоёр хамт харж гинөө. Тэгээл Юки хоёулаа өдрийн хоол идэх үү гэсэн чинь үгүй би гэрлэггүй харина гинүү. Юки хичээд бүр явах гээд гэсэн чинь харин эцүү манай гэр тоолох уу гэж асуудیں۔ Яашгүй дээ. Эцэг их нь гадаад амьдардаг юм байна. Эцэг өнөөдөр хөвгөлтэй байсан гинэ. Бүр тохионы хэлээр. Эцэг Юки хоёр ярилцж байгаа л. Тэгснэ гинт эцүү Юкигийн хоолойг нэг ч удаа сонсож байгаагүй болохоор чи чимээ гаргадаг гэсэн үг үү? Чи тэгдэггүй юу гээл. Юки маань бол гэр бүлийнхээ урд бол жоохон л дуу чимээ гаргадаг гинэ. Өмнө нь нэг хүн Юкигийн хоолойг хачин сонсогддог гэсэн юм байж л тээ. Тэгээд эцүү маань нэг хачин баг өмсөж ирснээ. Юкиг маань шууд инээлэгчдээ. Тэгээд анх удаа Юкигийн дууг сонсож байгаа юм да. Дараагийн хоёр одоо л төвжирлээс гарчээ. Тэгээ хамт ресторан орно гинэ. Хоол идэхээр энэ хоёр ч уучраа олоод байгаа маа. Эцүү Юки гинэт гжигдээд дахиад энийхийг сонсомоор байсан гин шүү. Юки ямар нэгэн зүйл яг хэлэхээ сууж байтал
Эма ирчихээ. Яг яах гэж ирсэн юм бол те? Юки хүн ирсэн болохоор явах гэж үйдэг. Эцүү ч Юкиг хүргэж өгөхөр болсон. Юкиг түрүүл цахилгаан шатаар буулгаад Эматай ярахаар үлднэ. Тэгэд Эма түлхүүрээ буцааж өгөхөр л ирсэн гинэ. Юкид бүр албаар сонсогдох гээд өмнө намайг гэртээ оноос нь баярлаа гэд бүр тодоос тод хэлчихдэг за. Манай Юки сонсож чадахгүй болохоор тоосонжгүй. Эцэг хоноогүй үсттэй гэл бүр амар хэлжэн шүү. Эма түлхүүрээ эргүүлж өгөхгүй болохгүй юм уу гинэ. Өөлж унжаад за буцааж өгье уучлаарай гэх түлхүүр өгч байхыг нас Юки харчнаа. Юки дахиад Эма эцэг хоёр болцоод үерхэд амбахта гэж бодоод Якируу ийм мессеж бичээд маргааш уулзах уу? Ярих зүйл их байна гин шүү. Тэр хоёр юу болсон юм болоо? Маргааш уулзъя гээл орхичлоо. Эма гизүү хөтлөөд гарч ирж байна. Юки түрлээд явчихъя гээл явсан ч эцүү артаас нь гүйдэг. Гэтэ гүйцэж чадаагүй л дээ. Маргааш ч болж Ринтэй нөгөө өчигдрийн түлхүүрийн тухай, эцүүгийн тухай яриад байж байна. Тэгсэн чи эцүү ороод ирлээ шүү. Рин хүртэл дэлгүүр орлоо гэд явчлаа. Эцүү Юкигийн гараас бариад яг тийм ч энэ үед Шин Эма хоёр караокед байгаа бололтой. Шин эцүүтэй ямар нэгэн болоо юу гээл Эма юу ч болоогүй гэд тэгсэн чинь Шин чи хэтэрхий хичээгээд аам шүү гэдэг. Тэгтээ тэр хоёр уухаар ярьдаг л та. Одоо Юки эцүү хоёр руу буцъя. Эцүү өчигдөр юмыг яаж мэдвүгээд Рин рүү залгсан байжээ. Тэгэд өчигдөр яагаад харсныг нь асуудаг. Бас өчигдрийн яриагаа үргэлжлүүлэхийг хүссэн. Юки тэрнээс өмнө юм асуухыг хүсжээ. Яагаад өхөний хэл сурч байгаа юм гэж асуудаг. Чамтай ярихын тулд гэдэг нь ойлгомжтой эцтэй гэд эцүү хэлдэг л дээ. Юкигийн өчигдөр хэлхийг хүссэн зүйл бол эцүү бол Юкигийн хувьд хязгааргүй том тэнгэр. Юки өөрөө эцүү гэвэл хайшаач байсан хамаагүй эрх чөлөөтэй орших цаас байхыг л хүссэн. Тийм учраас бүхэлдээ буюу зэмбүү гэдэг үгийг гарн дээр нь бичиж өгсөн байж. Түүний нүд үнэхээр атаархмаар гялалзаж байсан. Эцэг түүний гарыг үнсчлээ шүү. Эцэг гарн дээр нь үснээс болоод манай Юки бүр амар сандраад нүдрүүн ч харж чадахгүй. Бүр хуваалтангаа л алтлаа. Цаашаа хараг бүр цуцсан. Амар их сандарсан баха яана. Эцүү чи зүгээр үү гээд Юки ч би зүгээрээ. Санаа чин зовоосон бол уучлаарай гинэ. Хөөрхийн би энэ хоёр ч одоо. Тайшраал эргээд харсан чинь дахиад эцүү нүрэн дээр бүр тулаад ирсэн. Байнга л Юкиг зочих юм манай эцүү. Тэгэд эцүү амар ширтээд Юки яасан бэ гэд асуудал Рин байна. Кёятой уулзах гэж ирдэг. Чи харин тэнд очдог шалтгаан чинь би юу гэж авсан. Мадгүй эцүү аль хэдийн л Юкиг өөрт нь сайн гэдгийг мэддэг байсан бололтой. Юкич бүр тийм ээ. Тэгэж бодож байна гэж хэлчихдэг. Тэсэн чинь гинт хэцүү ажилтай болоод тэгээд кафе руугаа явцдаг за. Явахаас өмнө дараа 7 хоногт гадаад руу явна гинэ. Тэгээ бүр хаврын амралтанд дуусгаар л нэг ирнэ гэж байна. Ингээ бүр сар гарам явахаар боллоо гэж. Ажил руугаа явахаас өмнө татаад яагаад миний гарын дээр үнсэн юм бэ гээл асуухад толгойг нь хэлснээ Юки би чамд дурлаж болох уу гэд асуучдаг. Ваа. Гэсэн ч яараал ажилтай байгаа учраас явчлаа л да. Юки ч хариугаа хэлсэнгүү. Гэхдээ дуртай л байгаа штий. Оошинд хоо салхилуулж агаад Юкигийн ээжтэй таарлаа. Нөгөө Изуми чинь нохойг салхилуулж агаад ээж нь Юкиг найзандаа хонно гэсэн чинь Ооши хардаад ээж нь чам ч гэсэн над руу залгасан гэсэн чинь түүний толгойд баг ганц л зүйл бодогддог байхаа. Та нар баг мэдэн дээ. Мэдээч Юкиг эцүүтэй хонох гээл Ринээр яриулчихсан гэж боддог л тоо. Тэгэд ээжээс нь дугаарыг аваад үлдтий. Дарга асууж ийна. Юки чанаа яах гэж байгаа юм гээд л эцүүгээс үнэхээр санаа зовоод л тэгж асуусан байна л да. Тэгээд л загнаж гарлаа. Чи заримдаа үнэхээр тэнэг хүн шиг байх юм аа.
гадаад явахаараа буудал захиалахгүй эсвэл гал түл рүү унаж өгөхгүй шахсан гих мэт жишээний. Юу ч боддгүй тийм эцтэй гэсэн чи өөдөөс нь юу ч болоогүй юм шиг. Японых шиг хашлаг байгаагүй юм гинэ. Тэгээд хашлаг байхгүй байхаар гал түл рүү унжиж болт юм ах та тий. Заримдаа бүр хинэггүй ч юм шиг, тэнэг ч юм шиг байх юм а тий. Тэгээд манай Юкиг тунгалаг хизээч таагүй гэсэн чимээг сонсож үзээгүй учраас тийм байх. Хүн анхандаа шилшиг тунгалаг байдаг. Хүмүүсийн нөлөөллөөрч өөрчлөгдөж болдог. Би Юкид нөлөөлмөр юм. Үргэлжил хараад л баймаар санагдаж байсан. Бүх зүйл нь үнэхээр үзэсгэлэнтэй болохоор одоо харцаас халгамаарчгүй байна гэж байна шүү. Аваад баг ийм хэлж байгаа нь анхны удаагийнх. Тэгээд дараач энэ нөхөр одоо яг дурлчаад тэргийж анзаараагүй юм шүү гэж бодоол. Тэгсэн кафен хаалган дээр Ри Юки хоёр ирчиж ороод л суулаа. Кафе хаасан мэсэн л та. Юки өнөөдөр Рин чанын тоон гээд хөл хориогүй юм байгаа мэн л та. Эцүү зүр ярилцъя гээл гараас нүтлүүд аваад гарчдгийг. Гадаад цас урч байлаа. Эцүү найзалахад Юки оролт өгөөд. Гэтэ оролтыг нь юу гэж авах вэ? Оронд нь өөрийг нь тэрхээ бас мэдээд байгаа юм л та. Аялаа дуусчаад хэлье гэж бодож байсан гинэ. Тэг яг юу гэж хэлэх гэж байгаа юм бол дахианы хэлээр хэлнэ гэж байна. Юки хүлээгээд эцүүг юу асуух гэж байгааг та нар гадралж гин үү? Тийм ээ, та нарын бодсноор эцүү маань Юкигээс хоёлаа үерх үү гэд асуучдаг. За ингээд дараагийн бичлэгээ хурдан оруулах гэж хичээх учраас та нар маань намайг хүлээнгээ лайка, саваа дарж дэмжээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.